Умраа нөө борлаа. Яамын да Монгол. Моглаа. Юуны 9 хүслийн тухай танаас асуух гээд. Тэгээд 9 хүслээ гэж яг юу юм? Ямар учраас одоо 9 гэдгийг тэгээ юу сансан 9 хүсэл нь бий болтугай гэдэг хүмүүс их ярьдаг шүү дээ. Тэгээд тэрнийг нэг та үс салчруудаа нэг сайхан тайлбарлаж өгөөч гэдэг. Хүмүүний хүсэлийг тийм хар цагаан гэхгүйгээр хачин муухай гэхгүйгээр ертөнд дэлхий хүлээн авч түүнийг биелүүлэн өгөн шүү дээ. Тийм үү? Гэтэл монголчууд бид ийм биелэх орон зайд зөв зүйтэй хүсэж дэлгэрүүлэхийн тулд 9 цагаан хүсэл гэдэг үндсэн ойлголтод хүрсэн бэ. Гохомжтой юу? Тэгэхээр яадаг уу гэхээр за одоо нөгөө тэтэм хэмээх өвчин байна тийм үү? За тэрийг бүү тусаасай гэхээр бүү гэдэг үг нь аниржаад тусчихдаг байхгүй юу? Яг л хүсээд байгаа учраас. Би одоо ингэж ойлголоо. Одоо коронавирус гэж гарч байгаа шүү дээ. Үнцэгт гарч байгаа. Тэгэхээр бид нар монголчлоод хорооно гэсэн гэж хороон шүү та нар гэсэн тийм вирус гэж байгаа. Тэгэхээр энэ хорооно гэж энэ өвчин вирус бүү тусаасаа гэж хэлвэл бүү гэдэг нь байхгүй болчихно гэсэн. Байхгүй. Тусаасаа л байна. Аасаа гэж хүссэн арих нь үг нь одоо илүү тодорхой болно гэсэн. Бүү нь ягаад алга болчихж байгаа? Ягаад гэвэл орчлон тогтолцоонд тийм үү эсрэгцэх буюу үгүй гэдэг үг оршдоггүй. Битгий, үгүй, тэгэхгүй гэдэг үг оршдоггүй. Тэгэхээр өрөнд битгий ороосаа гэхээр энэ хүн өрийг хүсэж байгаа юм байна гэдэг биелүүлдэг. Хин тэгж биелүүлээд байгаа? Ягаад гэвэл хүн нөгөө үгүй гэдэг дээр өндөр ач холбогдол биш. Тийм үү үйл явдал дээр өндөр ач холбогдол өгч тархин цэнийг оруулдаг учраас тэр үгүй гэдэг зүйлийг одоо өөрөө хүртэл умартна шүү дээ. Тэгэхээр бүү тусаасаа гэж хэлэхгүй нь шүү дээ, тийм ээ? Тэр юу гэж хэлнэ гинэ? Одоо тэр өвчин зайлх юм уу? Юу гэж хэлэх юм? Өвчний тухай бодох хэрэггүй. За, өвчний тухай бодох хэрэггүй. За, инх амгалан байх болтугай, элэг бүтэн байх болтугай. Тийм үү? Саад бэрхшээн алсуур, сайн сайхан нь наагавар. Гэт бодолгүй. Төвлөрөхөд энд бухимдал, гомдол хэд туушрал үгүй шүү дээ. Ухах нь. Ойлгож тухайн өвчнийг бодоход бухимдал бийд үүсэж түүнээс улбайтайгаар дархлаа муутаж эхэлнэ. Ухамжтай юу? Энэ нь өөрөө тухайн нөхцөлд буй мэт сэтгэлийн цэнийг ялгаруулснаас болоод тийм үү бие тамиртаж дархлаа муудна. Тэгэхээр энэ дархлаа муутай хүмүүс чинь өөр өвчин туссан ч өөр томоогийн янз бүрийн өвчин байдаг тийм үү. Яг нөгөөдхийн туслаа гэхээр шинж тэмдэг хувьсаж дархлаа уламд ороодах шин. Одоо тогтолцоо бий бол. Сони юм байна да. Ухамжтай. Сэжиг гэдэг зүйл оршиж байгаа юм. Сэжгээр өвдөс сүжгээр идэгнэ гэдэг тийм ээ. Тэгэхээр хүмүүс ихээр санаа зовж байна л да. Одоо нөгөө айхтар вирус төвчий ирж гин одоо яана гэл. Энэ нь санаа зовоод байна. Тийм үү. Айх тусам, сандрах тусам чиний дархлаа муудна. Нойрчин хуйлж байна. Бие тэнцэтгэл үжин алдагдана. Ухамжтай юу? За. Тэгэхээр хамгийн гол нь өвөг бие өртөд бас хэлэж байсан да балчир минь. Тухайн өвчнийг тийм хитгэн судлах хэрэггүй. Мэдээллийн төвшөнд эдий тархацтай байгаа юм байна гэж санаа сэтгэлээ зүг байлгаа. За тэгэхээр огт мэдэхгүй байх юм бол бас аюултай. Уртан сэргийлэхтэй тийм үү. Амьсгалын замаар халдварладаг учраас сүснээс л өөрийгөө хамгаалагдчих вэ шүү дээ. Тийм бид. Ямар биелүүлчин авчиж шаадаг биш. Тийм бид дээ. Тэнд тэгэхээр яана өвдөчихвэ гэж улам дархлаагаа муутгах хэрэг байхгүй. Амар, унт, даван туулан, хит хүйтрэл, дулааны нарны илт сайжрал хоёроор угтаасан хорвоогоос арилгах зүйл дээр хүлээцтэй ханд. Тэгэхээр мэдээллийг одоо уншихтаа тэдэн хүн өгцөн гин тэгж ихээр тарж ийн гин
одоо яана манад орж ирээд аль хэдийн одоо дэлгэрчжээ тэгээд нэг нуугаад байна энэ төр гэж сөрөг мэдээллийг ихээр явуулах тусам энэ мань яг нь хүмүүст одоо уншиж байгаа хүмүүс ч өшөө дээр Дархлаа муутах нэ. За энэ үл сэтгэл санаагаар муудж ин гэсэн. Сэтгэл санаагаар чи өвчлөлт өөрийгөө бэлдэж байна гэсэн. За тийм учраас одоо үгээ зөв хэлэх нь байна. Үгээ зөв хэлснээс сэтгэлгээ зөв болно. Сэтгэлгээ зөв болсноос тооцоолол зөв болно. Тооцоолол зөв байхын цагт үйл явдалч зөвгөр оройшно. За ухамжтай. За тэгэхээр бид нар яаж өвчлөлд өөрийгөө бэлдэх вэ? Энэ өвчлөлийн цагт яаж сэтгэл зүгэн бэлдэх вэ? Энэ бол эрүүл мэндийн хүсэл байна. Тийм байна. Тийм үү? Эрүүл байхыг бүгд хүсэж байна. Эрүүл байхыг бүгд хүсэж байна. Тэгвэл эрүүл байхтаа анхаарал тавь, өвчлөлд битгий анхаарал тавь. Охно. Одоо яна өвчин ирж ийн гэж бодохгүй нь шүү дээ. Тэгэхээр тэмдээ тосож бэлдэж би одоо энийг давж чадна. Энэ нэг одоо гэж бодох юм тийм ээ. Харин өвчин халдашгүй хатан төрийн цустай байлээ. Тийм үү. Хүний өвчин тусашгүй хөхөө бүгдийн цустай байлээ. Дараа дөнгөрсөн гайг дараа дөнгөрөх цус маань дархлаа минь өөдөө гэд. Цоглог байх юм байна. Чоглог гэж байх юм. Чоглог байх. Тийм. Ахуун цэврээ сахиад айлын сан эзэгтэй байхад айхтар өвчин танаахыг тойроод явчихнаа хөө минь. Тийм үү. Ирийн сайн нь байгууд эмх цэгцтэй байхад элдвийн гаж өвчнөд тойроод өнгөрчихнөө. Чоглог. Охомжтой. За халдаад ороод ирсэн ч хөх толбтон байна да тэсэд л үлдэж таараа штэ. Өвсөн тэжээлтэн биш өгөөрөө өвчөнд юундаа дарлагддаг юм. Чоглог гэх юм байна. Тийм үү. Дарвч далдаадаг дархлаа минь дарангуйлвч өсдөг дархлаа минь манд тугай гэдэг. Хурэ гэх юм байна. Тийм байна. Тэгэхээр энэ дээр бас сэтгэлээрээ их сайхан өөдрөг баяр ёслолтой энержи гэж хэлсэн шүү дээ тийм. Тэгэхээр сэтгэлээ өөдрөг тэгээд ийм хөвчлөлтөө юмнууд ярьж байж хэвээр байна л да. Тийм. Нэг юм уу бичил амтанд ялагддаг тийм хөвгт холботон байхгүй байлгүй. Тийм үү. Хумхын тоосны төдий жаахан явдалд туйлдж явах тийм хөвгт холботон оршихгүй байлгүй дээ. Тийм үү. Арчаагүй, анхаагүй, амьдралд гутсан цэвэрлэгдчихлээ. Яадаг юм? Тийм бид. Амьдрах чадваргүй байгалийн шалгуурлаар сөрөгдөж байна шүү дээ. Тийм үү. Тэгэхээр бас биеийн байгалийн шалгуурлаар тэр чинь бас үзэж ийн гэсэн үг байх нь шүү дээ, тийм. Одоо жишээлбэл маш олон хэмжээний хүн хэдийгээр халдвар авсан ч бүгд хүчээгүй шүү дээ. Хэдхэн үгүй. Тооны хүний л одоо хөдлөлөө гэсэн хэлснээс биш. Тэнд чинь их хайхтар шууд бүгдийг одоо буудаад ингээд нэг дор нь хэдэн гар нь алдсан байхгүй тийм ээ. За тийм учраас сэтгэлийн гаттай байх хэрэгтэй байна. Тэгээ байгаль ээж биднэрт ямар их хайртай байлээ. Хөвгт толботонд ялангуяа яасан их хайртай байлээ. Тэгэхээр тэсчил таараа гэж бодоод байгаа юм да. Миний үрс мөн юм бол тэсчил таараа. Анхаагүй тийм амьдрал дургуунууд нь өгөх байлгүй дээ одоо тэгээд сайхан оршуулаад л өгье дөө. Тийм бэтээ. Угтаас амьдрах хүсэлгүй байсан нь сорилоор батлагдлаа. Одоо яалтай байлээ дээ. Хичнээн тийм үү. Эцэгийнх нь амт нөхд нь амьдруулахыг хүссэн ч өөрөө нэг тийм амьдрах идэвхгүй хүмүүс байдаг штэ. Юм л хийвэл өгчих гээд байдаг. Хүний өмнөөс амьдрч байгаа юм шиг үү? Би өвдчлөө, би зовчлоо гэлөө. Тэгээд тийм сүрэг амьтад чинь тэр хятадд маш олноор амьдардаг гэдэг. Хүний өмнөөс амьдардаг. Хүний олон болохоор орохгүй байх л да. Тэгээд нэг аврах ёстой юм шиг аашилж яагаад арчаагаан алдаж тийм амтан гөрвөл хүртэл идээд байхаар ч одоо яаж ч амьдрах юм бэ? Тийм манайх шиг сайхан тар махаа идээ суучих тийм ээ. Тэгэхээр чинь. За тэгээд өөр монголчууд хүртэл үлднэ харж
ачаал байгаар. Бүх толботон ачаараас. Үхэнц хитэн нөхчөөл өгөхөд. Өөдөө тэмүүлдэг нь үлдчихэл таараа. За тэгэхээр энэ мэн одоо эрүүл энгийн хүсэл. 9 хүслийн маань хамгийн анхны нэгт нь явдаг. Эрүүл энгийн хүслээ. Тэгээ энэ хүсэл 9 хүслээ ямар тааж нэг нэгээр нь тайлбарлая. За эхлээд бүгдийг нь нэрлэлцгээе. За хөө. За нэгтэй хамгийн ихэнд хүн төрсэн цагаас эрүүл энх байхыг байгалийн зохицуулалтаар хөв болгон хишиг болгон авсан байдаг аа. За тэгэхээр энх байх нь тийм үү? Энэ биеийн дотоод нууц шүү дээ. Тэгэхээр эрүүл мэндийн хүсэл бол хамгийн түрүүнд оршно. Альва үйл бүтээхийн тулд эрүүл мэнд хэрэгтэй байдаг. Энэс бид нэр бүх хүслийн дээдэд эрүүл мэнд оршно. За тийм байна. Эрүүл байвал бүх үйл мэнд биелнэ. За тэгээ эрүүл байхад шаардлагатай одоо дараагийн зүйл бол мэдээж эд хэрэгтэй. Идэх хоол, өмсөх хувцас, орон байр бол анхдагч эрүүл мэндийг хамгаалж байгаа орчин. Энэ маань хангагдаж байвал чи боломж юм байна. Тийм үү? Гэтэл эд гэдэг хүсэл дээр илүү шунал тааж байж болдог. Тийм биз? Ахуйгаа хангах эдэнд хангацсан хүн чинь аж үйлдвэрлэлийн эдэд сонирхож эхэлдэг. Бүтээгч бол. Жаахан мунхаг нь болохоор амар хэлбэрийн эдийг эрхэмлэж эхэлнэ. Ухамжтай юу? Тэгэхээр ахуйн хэрэглээ бол анхдагч чи заавал хангах ёстой. Хөдөлмөрлөө энийхээ төлөө. Ухаантай бол аж үйлдвэрлэлийн эдлүү чи тийм үл. Бусдыг баясгаж цадаг. Тийм биз? Мунхаг нь бол амар хэлбэрийн эдүүд оршино. Ухамжтай таасал хэрэглээ. Тийм. Тэр чамайг заавал тансаг амьдраач гэж бурхан тэнгэр хардаггүй. Ахуйгаар төвшөдгөх хэмжээд, амжиргаанд хүрэх хэмжээнд амьдарч байхад л болчихлоо гэж одоо харнаа. Тэр энэ дээр өөртөө тооцоо бодоод үзэхгүй юу дөө. Миний ахуйн хэрэглээ юу бэлээ? Хангагдаж байна уу? За би байртай байна уу? Орон гэртэй байна. Орон гэртэй байна уу? За тэр заавал пентхаус байх албагүй шүү дээ. Тий. Борог гэр богдын өргөө байхтал болно. Толгой орох тий. Байвал. Тэгэл чөглөг штэ, чөглөг. За тэгэл хоолтой амттай. Тийм үү? Эхлээд байлгач дараа нь чанарыг өсгөж болно шүү дээ. Тийм биз? Ахуй дээр. Тэгээ мөрөн дээр бүтэн хувцас эхлээд өмсөж байгаад дараад нь лайфтан болгоод явчих болно гэдэг. Лайфтан мишээ. Лайфтан бидээ. Лайфтан чанар муутай байлаа дээ цус гэж. Тэг би танд үзүүлж ирсэн шүү дээ. Гоё лайфтан гэдээ үзүүлсэн чинь шоолоод исэн биз дээ. Тийм. За малын зөөлөн арьснаас л 7 дор юм байлээ шүү дээ. Зүгээр тэмдэг нь л гоё юм байлээ. Таач зурч шүү дээ. Тийм. Илвээ үсэг бичиж чаддаггүй хэм байлгүй. Тийм. За. Тэгэхээр энэ хоёр дахь хүсэл маань эдийн хүсэл боллоо гэд. Ахуйн хэрэглээгээ хангаа, аж үйлдвэрлэлийн хэрэглээгээ хангаа, тансаг хэрэглээгээ бодоо. За тийм. Ухамжтай юу. За 3 дугаар хүсэл. Аж үйлдвэрлэл эрхлэнэ, амжиргаагаа дэвшлүүлнэ гэхээр заавал боловсрол хэрэг болдог. Тиймээс хүн боловсролын хүслийг тээж байх хэрэгтэй. Энийг бас тань мэдхүн хүсэл гэж хэлдэг. Тийм, тань мэдхүн хүсэл. Энэ хорвоог танин мэдэж дуурайшиж, тийм үү? Нууцын чандыг мэдэж байхад маш олон аж үйлдвэрлэлийн санаанууд төрж байдаг. Ерөнхийдөө эдийн хүслийг хангах бололцоо, боломжууд хорвоо дээр дүүрэн байдаг. Тийм байна. Ер нь бол танин мэдэж энэ боловсралтай байх юм бол эрүүл мэндээ хамгаалчихна. Идэж одоо зохицуулаад хэрэгжилчин тийм ээ. Эзэн эрхэж идэлнэ. Тэгэхээр боловсрал гэдэг нь одоо маш чухал хүсэл байх нэ. Тэгээ боловсролыг заавал байгууллагт нь очиж эзэмшдэг юм биш. Мэдээллийг зэгцэж, мэдээлэлд эзэн сууж, харилцаа үүсгэж байхад л чи боловсралтай болж байна л гэсэн үг. Бид ч гэсэн бас боловсрал олгоод байгаа юм биш үү? 9 хүсэл энэ төр гэж ярьж мэрэд.
Энэ тэг боловсрал. Хэрвээ энүүгээр өөрийнхөө хүслийг цэгцлээд зорилттой үйл ажиллагаа болгоход л юу хүсэж байгаагаа мэдээхгүй бурхнаас гуйж залбирж байгаагаас хамаагүй дээр үр дүнд хүрнэ. Одоо ингэж бодъё тийм үү? Нэг хүүхэд тийм үү? Шавар бурханд очоод гараа хавсарч үзээд миний хүслийг биелүүлээд өгөөч, миний хүслийг биелүүлээд өгөөч гэдэг. Мянган удаа залбирсан чинь нөгөө шавар бурхан амилж гэж бодъё л да. Тэгээ юу хүсэж байгаа юм гэхээр энэ ямар үлгэр вэ? Тэгэхээр ятгатай хүслээ мэдчихвэл тодорхойлж хэлэх нь шүү дээ, тийм ээ бурлаа. Тодорхойлж хэлнэ. Тодорхойлоод хэлсэн үед тарих цэгцэрч байгаа. Тарих цэгцэрсэн учраас үйлдэл гэдэг, гарц гэдэг оршдог. За тийм байна. За тэгэхээр энэ хүсэл маань 3 болсон шүү. Эхлээд эрүүл мэндийн хүсэл, дараа нь эдийн хүсэл, дараа нь боловсролын хүсэл гэдэг ингээд 3 хүсэл. Тийм ээ. За энэ бол хүний анхдагч 3 хүсэл. Үүнийгээ л хангаж байхад өөрийн биеэ засчлаа гэж ойлгож болно. Тийм, биеэ засчлаа би чинь. За би өөрөө бас энэ дээр дүгнэж болдог тийм ээ. Миний эрүүл мэнд одоо хэр зэрэг байна. Юу гэнэ одоо хэрэгтэй юм маань юу вэ? Энэ дээр үзнэ. Өөрхөн эдэн дээр би одоо амар хялбар юмдаа дурдлаад байна уу? Эсвэл анхдагч хэрэгцээндээ байна уу? Эсвэл маш олон байшин олон одоо 10 20 хөлтэй юм шиг 40 50 гутал аваад байна уу тэр гэх тийм ээ. За эдэн яг цэгцтэйгээр тийм үү хэрэглээнд зүйтэй анхаарахад илүүдэл одоо зардал үүсгэхгүй харин хоримтлал үүсгэх боломж үүсээд ирдэг. Тийм биз? Чиний орлого зөв зохистой зарцуулагдаж байна уу гэдэг л тодорхой болоод ирэн шүү дээ. Тэгээ орлого хангалттай биш байх юм бол миний боловсрал дутаад байна л гэд хөгжүүлэхэд хүн өөрийнхөө хүслийг бол хангаж дийлнэ. Гэтэл хүний амьдрал ганц өөрийнхөө хүслийг хангах бус өрөөл бутан бусдад дотоосох үр хүүхэдтэй болох гэх бусдаас хамааралтай орон зай. Гарч ирнэ. Тиймээс эхлээд ханийн хүсэл, дараа нь үрийн хүсэл, тэгээд анд нөхдийн хүсэлтэй байна. Энэ нь бол чи ганцаараа хүсээд нэмэргүй талбар. Чи үрээ тийм үү ерөнхийлөгч болоосай гэж хүсээд байхад хүүхэд тийм үү би загвар зохион бүтээгч болноо гэж бодоод байх юм бол 2 хүсэл нэгдээгүн улмаас зөрчилдөн тий. Тэгэхээр 2 хүн болоод 2-оос олон хүн дундаа хүсэлтэй байхад биелдэг хүслүүд юм шүү дээ. Тийм дараагийн одоо 3 хүсэл маань ханийн, үрийн, амдын 3 хүсэл байх нь шүү. Тэгэхээр энэ маань одоо надаас шалтгаалахаас гадна бас өөр нэгэн одоо биетүүд байна тийм ээ. Амьд хань нэг жил байна. Өөр хүүхэд байна. Надаас өөр хүмүүс байгаа учраас тэдний хүслийг бас би хамтдаа өөрөөр хэлбэл ханийн хүсэл тийм үү. 2 эрэм 2 дундаа нэг ижил хүсэлтэй байгаа үед бат бүх гэр бүл үүснэ. Тийм үү. Эцэг эхийн хүсэл үртэйгээ санаа нийлэж зориг нэгдэж байх юм бол тухайн үр хүүхдийн ад жаргал бэхжинэ. Тийм үү. Ажлын талбарт, нийгмийн талбарт бол анд нөхөд харилцагч маань зоригтойгоо ижил сонирхолтой байвал тухайн ажил бүтэнэ. Окей. За одоо чи удирдагч компани захирал байна. Тийм үү. За би компани тийм үү өргөжүүлмээр байна гэж хүсэж байна. Би компани өргөжүүлмээр байна. За тийм. За тэгээ хүсэж байна. Гэтэл ажилчид чинь энэ хүслийг эс тоож явах юм бол өргөжиж чадахгүй. Чи хичнээн хүсээд зүтгээд ажилчид чинь л тийм үү хэцүү гэж байх юм бол бүтэхгүй. Тийм. Энэ дээр бас ханы хүсэлтэй нэг сонирхолтой юм байдаг гэж та бас ярьж ирсэн шүү дээ. Одоо би мистэ сумаар байна гэдэг. За тийм ээ. Биелнэ. Биелэх боломжтой. Хамгийн гол мист харгалдагдал асуудал байдаг байхгүй юу? Тэгээ мис байхад нь авт сууж болно. Тэгээ гэрийн эзэгтэй болохоор мис биш гэрийн эзэгтэй гэдэг нэртэй болчихдаг асуудал байна. Тэгэхээр эмэгтэй хүний тийм үү? Тэр гоо үзэгслэн бол алба. Тийм ажил. Тэгээ тийм ажилтаа суух гээд байгаа мó хүнтэй суух гээд байгаа мó гэдгээ бодох хэрэгтэй. Яг ажилтаа сууж болно шүү дээ. Ажилтаа сууж болно. Тийм биз. Ерөнхийлөгчтэй сууж болно. Ерөнхийлөгч 4 жилийн дараа ерөнхийлөгч биш болох нь асуудал байхгүй.
Тэгэхээр хүнтэй суу. Ажилтай юм уу, хэтвчтэй юм уу? Гоо үзэмжтэй суух хэрэггүй. Тэр бол богино хугацааны үзэгдэл байж яадаг. Тийм үү. За тэгээ манайхан одоо хүн төрлөختөн сүүлийн үед барилга байшинтай суудаг болсон дөө. Барилга байшинтай. Хаустай гэлөө. За тэгээд тийм байшинтай, ийм байшинтай ордонтой. Тэгэхээр тэр одоо барилга байшинтай сууж байгаа бол тэрэндээ үнэж амьдрах хэрэгтэй шүү дээ. Байшиндаа юу? Тэгээ байшиндаа үнэж байхаас хандаа үнэж байх адамгүй. Яас, угаасаа барилгатай суудсан байж тээ. Тэгчээ чи намайг хайраасангүй. Анхнаасаа барилгатай суучаад барилгаараа хайрлуулахгүй юу? Тэгээд бас төрөштэй сууж байгаа шүү. Хэтвчтэй суусан. Суучихна. Тэгэл хэтвчээ хайрлал явж ийл та. Тэгэхгүй ингэсэнгүү тэгсэнгүү гэд нөгөө зорилгоосоо хээдэж өсөлт явуулах гэдэг. Хэцүү штэ. Өсөлт хэрэгтэй суун. Тийм үү. Хувцастай суун. Хувцастай суун. Хоолтой суудаг хүн байдаг лөө. Сайхан оологлоо гэд. Нөгөө зоогийн газрын эзэнний ур чадвартай суух гэдэг хүүхнүүд байдаг байд. Яг насаараа хоол хийлгэн гэсэн чинь хүн нь бол их нэртэй боллоо тийм үү. За сайхан өөрөө хоол хийхгүй хүнээр хоол хийдгийг гэж бодоход нөгөөх нь энүүгээрээ хоол хийлгэнэ гэж бодоод хөсөл эсрэгцнэ. Тэгэхээр хоёр биетэй танилан суухдаа бие биенийхээ хүслийг бодоорой. Тогоочтой сууж байгаа бүсгүй чи заавал хоол хийх үүрэгтэйгээр оролцсон шүү. Тогооч бол чиний ажилтан биш ээ. Хань нөхөр чинь буюу хүн чинь шүү. За тэгэхээр ханийн хүслэл хүнтэй суух хэрэгтэй байна. Тийм ээ? Тэгээ хүнтэй суух хэрэгтэй. Тэгээ барилга байшин, хөсөг тэрэг, ажил мэргэшил, гоо үзэмжтэй суух хэрэггүй. Өтөвчтэй суухгаа. Өтөвч хитэж хоёрч адилхан савл та. Йоо их л халтарчжээ буурлаа. Хөтөвч гэсэн авдаг биш үү? Хитвчиг чинь. Тэр чинь нэр адилхан сав биш. Савл та. Нэг нь баасны сав, нэг нь мөнгөний сав та. Тэгтээ хөтөвч чинь бас дэш харсан сав. Бэлэг тэмбэлтэй байна. Болох юм байна. Жорлонгийн эзэнтэй суух гэж юу? Өдөр болгон 500 төгрөгтэй гайгүй юм биш үү? Тэр чи элдв янз юм их ороод авахгүй шууд л ингээл мөнгө орж ирэх л шүү дээ. Хүн бохон Тийм үү? ялгаруулах хэрэгцээтэй байдаг. Эрүүл мэндийн төлөө. Тэгээд эрүүл мэндийн төлөө хөтөвч ажилуулдаг хүмүүс бол хоосрохгүй, баяжихгүй. Банкны орлоготой. Дэш авсан сав. Юм зүгээр юм байна. Тэгсэн ч хүнтэй суух хэрэгтэй. Суух ёстой. За тэгэхээр энэ ханы хүсэл маань өшөө дээрээс нь үрийн хүсэл, андын хүсэл гэдэг 3 хүсэлтэй байж. За тэгээд бусдаас хамаархан тийм үү. Хань болгож нөгдсөн ч вэ, тийм үү. Хайр болгож нөгдсөн ч вэ, халуун хүнжил болгож нөгдсөн ч вэ, үр гэдэг зүйл өөрөө гараад ирдэг. Үрэлцэхээр гараад ирдэг. Тийм үү. Хичнээн сайн хамгаалаж үрэлцсэн ч гэсэн тэрүүгээр симхийнүүд явж идэг. Тийм байж тээ. Ямаан годрон цоорноо илэгднэ. Тийм үү. Юмдүүжин жулднаа. Үсэрлээ унахгүй үр гэдэг өөр нь амьдрахын тэмүүлэлээр чамааг даваавж гарч ирдэг. За тийм ээ. За тэгээ нэг дүр гараад ирсэн бол бид бас тэр өөрийнхөө хүслийг биелүүлэх ёстой. Тэгнэ. Харж үзнэ. Тэгэхээр өрөөс шалтгаалж байгаа учраас одоо бас л 50-50 байх нь шүү дээ чинь тий. За тийм. Өөрийн хүсэл бодол бойжин өсөхдөө тийм үү. Өөрийн гэсэн хүслийн эрмэлзлийг бий болгодог. Гэхдээ түүнийг өөрөө хангах ухаанд сургахаас үргэлж өөрөө эцэг их нь инхрийлэн хамгаалаад ээж болдоггүй. Тиймээс бие даах боловсролыг зайлшгүй өгөх хэрэгтэй. Одоо өөрөө явж сурах, өөрөө идэж сурахаас ахуулаад өөрөө ажиллаж хөдөлмөрлөх сурах хүртэл өсгөн боловсруулах хэрэгтэй. Тэгэхээр нөгөө хүүхдийг хөхнөөс гаргах хэцүү байдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан өсвөр наснд хүүхдийг ажилд оруулах хэцүү байдаг. Тийм шүү дээ. Ажилд оруулах хэцүү. За тэгээд бас одоо манай Монголч нөгөө гэрээсээ гарддаг хөгшин
хөшөрцөн хүүхэн хархуу бас гэртээ их байдаг шүү дээ. Яг тэрийг хөхнөөс гаргадаг шиг хөөж гаргах хэрэгтэй. За учир нь ямар учиртай гэж? Бие даасан амьдралгүй нөгөө хүн ёсны боловсрал олгогдохгүй байх шүү дээ. Хүний боловсрал олдохгүй юм уу? За дараагийнх нь нийгмийн одоо хүслүүд байна. Тийм үү. Эзэн эрх эдлэх. За 789 нь болохоор за эзэн эрх эдлэх, инх хамгаалан оршин тогтнох. Өөр удам тийм үү. Ит хөрөнгөө одоо хязгааргүй цаг хугацаа буюу мөнх байлгах. Мөнх орших. Хүслүүд оршноо. Энэ бол нэг ч хүний хүсэл байж чаддаггүй. Нийтийн, нийгмийн, төр улсын хүсэл болж байдаг. Өөрөөр хэлбэл чи одоо өмчлөлийн эрхтэй байхыг нэг газар өмчлөлөө гэхэд энэ бол чиний эзэн эрх юм. Тийм үү? Энийг төрийн бодлого яаж зохицуулснаас хамаарат чи эзэн эрх эдэлдэг. Тийм үү? Иргэн гэдэг нэг төрлийн эзэн эрх юм. Тухайн улсаараа хамгаалагдах одоо үнэгүй төлбөргүй үйлчилгээ авах гэсэн олон боломжуудыг хангаж байдаг. Энийг зөв зохистойгоор одоо ашиглах юм бол хүнд таатай орчин бий болж байна. Гэтэл ард түмэн нь энэ дээр хариуцлагагүй, тийм үү? Өөрийнхөө эзэн эрх орон зайг зөвөр сайхан тодорхойлоогүй, үнэгүй үйлчилгээнүүдээ, тийм үү, тогтолцооны хувьд тооцоололт оруулаагүй байх юм бол одоо эзэн эрх эдэлж чаддаггүй. Бүр эзэн эрхээрээ боомлогдноо. Тэгэхээр эзэн эрхийг хүмүүс ингэж ойлгодог шүү дээ. Нэг дарга юм уу, дээдл суудалтай хүн л гэж бодоод байгаа байхгүй. Энэ бол үүргийн эзэн эрх. Түүнээс анх төрөж байгаа хүн бол төрүүлсэд тодорхой хэмжээний байр суурьтай эзэн эрхтэй байдаг. Одоо жишээ нь иргэн гэдэг бол эзэн эрх юм аа. Энэ улсын үнэгүй үйлчилгээний бүлэгт та хамаарагдаж байна гэж ухамжтай юу. Тэр үнэгүй үйлчилгээнүүд нь өөрөө юу вэ гэдгийг бас харж таашаавал энэ улсын сайн сайхныг бас өлөө төгөлдөр сайн сайхан болгох боломжтой. За тийм байх. За инх хамгаалан оршин тогтнох нь бүр гадаад улсын холбоотойгоо хамаарна. Жишээ нь одоо бид нар Хятадаас болоод инх хамгаалан байж чадхаа болчихлоо. Харин тийш дээ. Яах гэж тэр халдвар төвчнийг хил давуулах гээд байгаа юм бэ гэдэг. Харин тийм ээ. Тэгэхээр энэ бол олон улсын төвшөнд одоо инх хамгаалангийн хүсэл бүх улс үндэстэн өөрөө дайнгуу, дажингуу, өвчнгүү, зовлонгуй байхыг эрмэлзэлвэл сая одоо энэ хүсэл биелэх жишгтэй. Тийм ээ. За нэг өөрийнхөө улс дотроо тэгээд улсын гаднах булсууд энэ төр тий бүгд одоо амгалан байвал биднэрт амар байна. Одоо нэг хятадаас болоод энэ вирус мэрсээс нь болоод түүхтэй юм шүү дээ. Идж ухаа зохицуулсан бол одоо ядахта зүгээр юм шүү дээ, тийм ээ. Тий. Янз бүрээр тэр вирусыг зохион бүтээхээ бас болмоор юм аа. Харин тийм ээ. Гэтэ энэ хэтэрхийх одоо яалтчгүй хүн төрөлхтөн маш ихээр одоо үржиж ирэх юм бол бас устгах л ёстой юм. Харин тэрийг устгах хахад үйлдэлийн зам дээр нь устгамаар байна шүү дээ. Яаж? Үрэлцхийг боловч. Түүнээс амьдыг нь устгах ямар хэрэг байна. Тэгтээ тэргүүл өгөх шүү дээ. Тэд нар чи хараа эхлээл нэгийг зөвшөөрсөн шүү дээ. Ганцхан хүүхэд гаргаж болно гэж зөвшөөрсөн. Гэтгсэн ч үржиж байгаа юм чи яах вэ? Үрлэх дуртай ард юм байна л та. Тэгэл оч үсэргээл манарцуулаад зүгээр үе төмөр нь юугаад гэдэг. Болтоо юм да. За тэгэд яасан гинөө. Эзэн эрхийн хамгаалан. За их хамгаалангаа хүмүүс бас ойлгосон байхаа. Тийм ээ. Ингээд нэг 7-8 дахь юм хүсэл болдгоо хүний. За дундуур нь бүр 9-р хэлчих юм уу? Дундуур нь хүү орж ирэхлээр яаж юм? Угаасаа ойлгомжтой учраас ингээд 9 хүсэл. Одоо тайлбарлаж дөрлээ. Тэгээд энэ дээр яриад байх юм бол бүр хідэн талаас нь одоо ярих хэрэгтэй болно. Багш нарын нэг 9 хүслийг яаж боловсруулж хүүхдэд дасгалжуулах хэрэгтэй юм. Тэр ямар бодлогын орон зайд баримтлах ёстой юм. Одоо бизнесмэнүүд буюу ахуйчид тийм үү? Үйлдвэрлэгчид энэ бодлогыг яаж хангах ёстой юм. Тийм үү? Иргэн хүний зүгээс энэ одоо 9 хүслийг яаж хангаж байх ёстой юм бэ гэд маш олон талбарт одоо шатлал одоо цар хурааны хувьд өргөн дэлгэмэл ярьж болно. Харин тийм ээ энэ ч олон жил ярьлаа л да тий. Тэгээ маш их байдаг. За тэгжэл энэ манай лайв хийж байгаа 35 хүн гүгэд ороод ирсэн сууж байна. Шүний минь гинэ. Шүн болж байгаа болоо одоо. Шүний 3 цаг болж штэ.
үр минь өвдөд тэврээд л сууж байна гэд би өөрөө бас өвдсөн мөртлөө ямар ч өвдөх ирэхгүйгээр өвчин намдахлаа хийсэн ч санаан зоргоор омдож болохгүй хэцүү байна өө гэдэг ч байна. Хүүхэд нь өвдөд сууж байгаа л та эмчид үзүүлэх юм байлгүй. За хүлээж байгаа юм байлгүй. Маргаатарыг хүлээж байгаа хүүхэд байна. Тийм байна. За миний болчаарнэ тийм. Ихээр сэтгэлээр зовоод зовлон урин дуудаад байх хэрэггүй. Их хүн байндан үрэн тэрж байгаа бол бүүгэлээ. Аялгүй сайхныг ишгэлж яхад хүүхэд тайвширнаа. Тайвширсан хүүхдийн дархлаа нэмэгддэг. Өөрөө өвчнөд аман туулах төсвөржих чанар нэмэгдэх учраас үрийнхээ чин сэтгэлингүүнээс одоо ингэрэн хайрлаж бүүэлээд бүүвэн дундаа өөрөө ч уярж чиний дархлаа бас нэмэгдэнэ. Өвчнийг даван туулах боломж чинь нэмэгдээ шүү болчаар минь. Тиймээс яана гэж бухимдаж нойроо холж яхин оронд хоёр биендээ сайхан тайвширлыг бэлэглээд мандах нарыг ухтаарай. За ямар өвчин тусныг нь мэдэмгүй учраас өвгөн би зөвлөгөө өгч болохгүй байна. Ямар ч сэтгэлийн боловсрлон нэмэгдүүлж сэтгэлээсээ дархлаагаан өсгөх аргаан хэрэглээрэ болчоор өөр бүүвэн дунд их сайхан тавьсарч аялгуу дунд их амардаг шүү. Эхчүүд тэгнэ. Би муухай холоотой ч үрдэ бүүгээд дуулахгүй гэдэг. Гэтэл одоо сайхан дуутай хүнээс илүү ихийнхээ дуу хоолойд хүүхэд бол амар амгалан одоо болж чаддаг. Тэр солгой байна уу муухай байна уу ерөөсөө хамаагүй. Яг л ээж минь дэргэд минь байна. Одоо би түүний хамгаалтанд байгаа учраас сайхан байна гэдэг мэдрэмжийг авдаг учраас чиний ярьж байгаа, чиний харилцаж байгаа, чиний дуулаж байгаа энэ хэм орон зай чинь үрийг чинь тайвширсан хүүхэд эрүүл эдээсээр хурдтай солигдож одоо илааршиж байдаг юм шүү болчоор минь. Одоо ухамжтай юу? Тиймээ сайхан бүүэлээрээ. За өвчин намдаахын тулд гэх юм бол хүний мэдрэл одоо тогтолцоо тийм үү? Хүзүүч хэлэх, нуруу хөших зэрэг нь дархлаа унгаадаг бас нэгэн одоо онцлогтой хөдөлгөөний дутагдал. Тиймээс бүүэлж байхдаа босоо чиглэлд найгаж бай, хэвтээгээс хөхүүлэх хэрэггүй гэдэг шүү. Хүүхэд бол тийм үү? Баруун суг руугаа ихийнхээ хөхийг хөхөж байх юм бол илүү дархлаа нэмэгдэх шинжтэй байдаг. Учир нь зүүн тал руугаа хөхүүлэхээр зүрхэн дарагдаад амьсгал бачуурах. Ялангуяа амьсгалын замын өвчний үед зүрх татагснаас болоод одоо тайвширт орохгүй их өөлөг насч байдаг аа. За тэгээд хөхөөлж татгсан бол толгойг дээш нь харуулж мөр дээрээ толгойг нь байрлуулад аялгуулan одоо баруун юм уу зүүн чихэнд нь дуудуулахад босоо чиглэлд байгаа хүүхдийг цусны хэрэгэлд тэгш явагдаж тийм үү тархинд байгаа тэр өвдөлтөөс ирсэн цагуурууд алгуураар намднаа. Нурууг нь сайхан тасалж өгч болно. Гар хөдлө улыг нь тасалж өгнө. Булчингийн тавирал явагдаад ирэхэд өвчлөл одоо зөөгөрүүд сайхан намжиж өгдөг шүү. За анхан шатны мэдлэг одоо олгоё. За өөрийнхөө өвчнийг бас өвчтэй байгаа учраас намжих шаардлагатай байгаа байх. Тийм үү? За амьсгалын замын халдварт өвчнөд байх юм бол одоо гэртээ сайхан өтгөн цай чанаад уураар амьсгалаарай. Амьсгалын замын сасыг ихээр ялгаруулж одоо эдээс төлжих боломж үүсдэг шүү. Бол тэгэж уураар амьсгалсныхаа дараагаар та хоёр минь сайхан тэр цайны уталганы дараа нойрсоорой. Цайны утлаг гэдэг нь зүгээр гэр ахуйд ойрхон байдаг учраас хийдэг анхан шатны дом. Ухах нь. Яадаг вэ гэхээр сас хуурайсан сасууд тайвширна. Тарих мэдрэлд цайны үнэрт тайвширна. Тэгээд өвчин дарангуулагдана гэсэн ерөнхий үйл ажиллагаа өгөөд чамд цаг хожиход тус болохоос яг өвчин бол эдэ харшуулахгүй. Ямар өвчин гэдгийг наривчлалтай мэдэж зүй тогтолтойгоор бүрэн эдгээгээрэй. За үүрнийх асуудал алгаа. Энд нэг хүүхдэл юм бичсэн байна. Энэ дээр уурлаа үе хямраад уйлаад байх юм а хүний тухайд дурсамжийг ой санаанаас ор мөргөө арилгах боломжтой юу гинэ? За тэгэх хэрэг байхгүй. Альва үйл явдал гэдэг тарихынд
хадгалагдана. Тэр нь бол сэтгэл зүйн хариултад үзүүлж байж болно. Тийм үү. Үүнийг өөртөө тохиолдохыг зөвшөөрөө. За ялангуяа эрчүүдээ бол хаягдхаа зөвшөөрөө. Дурын юуг нь хараад эмхтэй мө эрхтэй мө? Тэр хамаагүй. За охтууд бол бас хаягдаж хайр дурлал бүтлгүүдэхэд зөвшөөрөө. Муу явдал хүнээс одоо ангид байна гэж байхгүй. Энэ бол улбаатайгаар илэрч байсныг чи мдэггүйгээс л болгоцсон явдал шүү дээ. Өөрөөр хэлбэл бодлоготойгоор түүнийг засаж нөхцлөөс хамгаалж чадаагүй учраас үр дүн хүлээн зөвшөөрөө. Тэгээ үр дүн учраас дараагийн удаа яах ёстой вэ гэдэгт анзаарлаг хандах юм бол сэтгэл харагдана. Харин дараагийн удаа гэж байхгүй гэж бодох юм бол одоо сэтгэл шаналаад цөхрөлд орноо. Ухамжтай юу? Ухамжтай. Тийм учраас одоо ажлаас халагдах, тийм үү? Унд гомдох, тийм үү? Сэтгэл зүйн сөрөг үзэгдлүүд амьдралд заавал тохиолддог. Түүнийг даван туулах чадвар чамд өөрт чинь бий. Тэрийгэ бий болгохын тулд өсөн хүслээ бичээд за миний инхийн хүсэл эрүүл мэнд байна гэд бичиж болно. Өвчтэй байгаа бол тийм үү. Энэ өвчнөө би даруй идгэнэ, судалнаа мэднэ. Эннийхээ төлөө цайханд им тан одоо хөдөлгөөнийг хийнэ гэд бичих хэрэгтэй. Энэ нь өөрөө тухайн одоо нэг зовлон асуудлыг нийтлэг асуудлаас ялгахад нэлээд тус болдог шүү. За дараад нэг инхийн хүслүүдийнхээ зорилтуудыг бичсэн бол эдийн хүслийн зорилтуудаа бичээд, боловсролын зорилтуудаа бичээд явж байхад угаасаа нойрчин хүрнэ. Тэгээ унтчаад маргааш сараад. Юу яриад байна? Чаг ярьжээ. Үргэлжлүүлэр ингээ маргааш сараад. Гэлж байж байгаа юм шиг. Их эрүүл мэндийн хүслийн зорилтуудаа бичээд, эдийн зорилтуудаа бичээд, боловсролын зорилтуудаа бичээд ирэхээр нойр хүрд юм аа. Тэгэхээр унтчихаа. Охоо. Юун тэр одоо эсрэг хүсний юун тэр ойлгох янз бүрийн тэр нөгөө асуудал зовлон бэрхшээл. Тэд нар чинь өөрөө завгүй болсон учраас тархинаас чинь одоо энийг хийх ёстой гэдэг дохиогоор дарангуйлагдана. За тэгээ сэрж очиод ханийн хүсэл гингүүт одоо бичиж эхэлнэ. Тэгээ ханиасаа хамааралтайгаар үрийн хүсэл, андын хүсэл гэдгээ бич. Тэгээд ирэхээр миний амьдрал ямар асуудал бэрхшээл байна вэ гэдэг чинь бүрэн тодорхой харагдаад ирнэ. 6 хүслээ бичээд ирэхэд ухамжтай юу. Өөрөөр хэлбэл чи өөрөө цаашид амьдралдаа юу хийж болох вэ гэдэг чинь харагдаад ирнэ. Ингэсэн үед тэр ойлгох шалтгаан байхгүй. Гэтэл дайн болж байгаа юм уу? Тийм үү. Төрийн одоо хавчилгаад байгаа үед бол эзэн ирэх болоод инх хамгаалангийн асуудал байхад ястаа ойлгохаас өөр аргагүй. Ойлаа байж. Ойлаад өргөдөл бичээл байхаас өөр арга байхгүй. Улс төрдөө. Улс төрдөө. Улс төрдөө шүү дээ. Нулимсаараа байлдан сүулдэ болохгүй бол цусаараа байлдан. Тэн дээр бол уйлж болноо. Тийм ээ, тийм. Тэгэхээр чи ийм олон юмыг бичих юм байж байгаа чи юу тэр нэг дороо явууч. Халахын юу блэ? Монголын ирчүүд модонд гарч хадан давирцсан биш гэ. Гэхдээ модонд давираад хадан давирцсан байдаг. Ирчүүд ороод байна. Бүгдээрээ солонгос явцсан шүү. Байгаанууд нь нөгөө золоонч, танхаа, арх уудаг, тамигтаатдаг нөгөө цөөн хідэн. Дийлэх гоёуд нь явцсан чинь хэцүү байж сонголт хийхэд. Тий амин солох ёстой. Дийлэх дажгүй ирчүүд нь өвгцэн онгод болцсон одоо над чиг сууж байна. Тэг багаа байт. Баггүй ноён суугаад байна шүү. Өөр нэр нөхөр байсан бол охин дугтаж явахгүй юу? Одоо яах вэ? Нэгэд үгцэн учраас чи бидний хооронд хайр дурлал үгүй. Өршөөгөөрэй. За ингээд өндөр. За тэгээд өсвөр хүслийн талаар багахан хэмжээний яриа хийцгээдэ. Тэгээд та бүхэн өсвөр хүслээ бичээрэй. Өөрийнхөө амьдралыг өөрийнхөө зорилготойгоо ингэж сайхан бичээрэй. За эхнээс нь ингээд дахиад хэлээд үгээ. Нэгдүгээрт нь эрүүл мэндийн хүсэл. Хоёрдугаарт нь эдийн хүсэл. Гуравт нь боловсролын хүсэл. За энэ гурван хүсэл маань танаас өөрөөс чинь шалтгаалх юм шүү. За дөрөвт нь ханийн хүсэл, тавт нь үрийн хүсэл, зургаат нь андын хүсэл. За энэ нь өөр хэн нэгнээс чинь шалтгаалх нэ. За дараагийнх нь болохоор 7, 8, 9 нь болохоор
7-т нь эзэн эрхийн хүсэл, 8-т нь инх амгалангийн хүсэл, 9-т нь мөнх байлгах хүсэл гэдэг. Энэ маань одоо нийгмээс шалтгааллах юм хүслүүд байгаа шүү. За тэгээ энэ хүслүүдээ ингэж сайхан бичээд гэх юм бол өөрийн чинь амьдрал, өөрийн чинь зорж байгаа үйл явдлууд нь тодорхой болно. За энэ 9 хүслийг энэ орбаа гэд одоо манайхан цацал гэж хэлдэг. Тэр орбааны маань 9 одоо нүд шүү дээ. Тэр нүдийг ингэж нэрлэдэг. За тэгээ сайхан амарцгаагаарай. Баяртай та бүхэнд.